дунд нам давхрын ийм болж өөрчлөгдөнө. За захын бүсийн гэр хороол бол сайжруулсан орон сууцны хороол болно. За энэ гэр хорооллоо бид яаж дахин төлөвлөж байгааг бас та бүхэнд харуулъя гэж бодож байна. За манай зураг төслийнхэн суугаал энийг хийж байгаа шүү дээ. За ийм гэр хороол маань ийм болно. Замууд нь ингэж тавигдана, инженерийн шугамуд нь ариудах татварга нь ингэж тавигдана. Ийм гэр хороол болно. Та нар хардаа энийг төр зогсоочороо. Цаана сэлбол урсч байна. Манай одоо 7 буудал янзын байгаа үстэй ойтойгоо, сэлбголтойгоо, явгууныхаа замтай, дугуйн замтайгаа, гүйдэг замтайгаа, алхдаг замтайгаа ийм хорооллууд болж одоо өөрчлөгднө. За ингээд ерөнхийдөө 7 буудал чиглэл рүү бол ингэж хот маань өргөжнө. Баян усуу чиглэл рүү зам дагуу ингэж хот маань өргөжнө гэдгийг бас харуулж байгаа юм. За энэ дулаан хангамжийн сугам сүлжээнүүдийг ингээд 2 үетэйгээр 2015, 2020 он гэдэг ийм 2 үетэйгээр